Сайн бацгаана уу, дараагийн мэдлэгээр та бүхэнд уулзж байгаадаа таатай байна. За өнөөдөр 8 сарын 28-ны өдөр. За тэгээд Солонгос улс руу явах өдөр байгаа. Тэгээ манай гэрийнхэн гаргаж өгөх гээд одоо гэрээсээ гараад онгоцын бодлоо явах гэж байна. Тэгээд очиод уулзъя. Одоо сая боо юм бодож яг онгоцондоос гараад очиж байна. За явж одоо онгоцондоо орж ирээ суудсан байна. Одоо 12:30 болчих. 1 цаг гээд онгоцсон. За буугаад ирсэн. За одоо сургуулийн дотор байр руу явах замдаа хайлт зогсоод жоохын мэдчихэд тэгээ хэсгээ цуглыг нэ 30 минутанд бидрийг юм мэдэж угаад амжуул гэсэн.
Okay, let's go. За сургууль дээр ирчлээ. Сайн бацхан уу? Би одоо Солонгост ирээд яг нэг л хонсон байна. Тэгээ одоо яг 2 дахь хоног гэж байна. Өнөөдөр бол нэр үнэхээр юу байлаа? Завгүй. Тэгээд амар гоё өдөр өнгөрлөө. Бичлэг их мантай Солонгост ирээд нэрээ зөндөө юм болсон. Анх ингээд Солонгост ирээд Инчон нисэх онгоцны буудлаар буугаад тэгээд буугаал ингээд гараад ирсэн чинь амар юм. Бөхчм үнэхээр бөхчм гэдэм. Би хүмүүсээ сонссон л доо. Гэтэ үнэхээр бөхчм гэдэм. Бодсноос нэлээ халуун тэгээ байсан. Бид чинь автобусаар нэлээ олон цаг яваад Тэгүү хотод ирээд тэгээд сургууль дээр ирээд тэр шөнөдөө яг тийг унтаад өгсөн. Тэгээ өнөөдөр би 12 өнгөрөөс ирсэн. Яг дүүл шөнө явж ирсэн учраас тэгээд ингэсэн юм аа. Дөнгөж ингээ юун дээр ирчээд дотор байран дээр ирчээд тэгэл бид чинь ингээд Инчоны нисэх онгоцны буудлаас нэг газар л зогссон. Тэгээ тэр газараа нэг хальт юм хүм мэдэж уучаад жоох юм мэдэж уучаад тэр газар нь ч нэг бас ойлгохтой юм байгаагүй. Аюу ам сангаал яваад заахгүй юу. Тэгээ за ашгүй ингээд юун дээр ирчлээ. Дотор байран дээр ирчлээ гэв. Бид чинь дотор байранда орчоо бүх юм ингээд төвхнүүлчихэд тэгээд юм уухгүй би нэг найстайгаа гарлаа. Тэгэл хажууд л СУ байна. СУ байсан байхгүй юу? Тэр үед нэг 11 л өнгөрч исэн. Тэгээд за СУ орё гэд. Тэгсэн чинь СУ ингээд нэг байгууллага дотор байсан байхгүй юу? Байгууллага дотор нэг СУ байсан. Тэр юу ч ийсэн. Хоолны газар л байсан. Байх. Одоо ч гэсэн мэдгүй л юм л та. Тэгээд СУ нөгөө дотроо гэрэл насаалтай байгаахгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө барилгыг ингээд тойроод ингээд бүх хаалт төгжээтэй. За. Би чинь бид хоёр ингээд за хоёлаа тэгвэл өнөөдөр нэг хончоо маргааш гарч юм авъя гэд авч юм уу өнөөдөр зүгээр унтчихъя гэл. Тэгээ буцаад дотор барилга барьсан чинь хаалх нь хаагдсан байсан. Тэр нь болохоор нэг 3 охин гадаадаас ирсэн бас нэг 3 охин бас. Тэгээ тэр 3 бас яг гарах гээд бид өөр за ингээ хаалх нь ингээ өгжөөдөөсөн хаагдсан байсан. Тэг хурууны хий уншуулах юм байсан байхгүй юу. Тэгэл хурууныхийг уншуулаад угаасаа яаж унших вэ? Яаж танаад хаалгангуй вэ? За zoйлог гадаа унах юм байна гэд. Нөгөө ч юм бол байгаа л байсан заяа. Нөгөө хэд бас ингээ хаалга маалах ингээл нэг гэл тэрэд гарах гэжсэн юм билээ. Яа амар олон юм дээр ингээл дараалын тэнхийн оролцоор гол юм хаалга нэгдсэн за бид очиж ёо ашгүй дээ гэл. Бид чи яг 11 өнгөрөөж ирээ тэгэл ер нь өрөөндөө нэг 20 минут хүрсэн үгүй юу. Тэгэл шууд гараа юм уучаа тэгээ унтцгаа гэсэн жаа. Тим юм болоод шгүй дотор барилга ороод буцаад мэдээж хаалга амар хурдан агдсан. Нэгдээ хаагдахаас өмнө гээд айгу хурдан ороод нөгөө хэд чинь тэрнээсэн гадаад нэг 3 охин бас ахгүй тэр 3 охин бас яана гээд гарна гээд бас зэгсэг хаалган дээр яасан. Нэг тиймэрхүү юм болоо за гэл тэгэл бид нэг лифтэнд суугаал тэгэл гараал давхар дээрээ гараал тэгэл тэр орой бол ингээл ирээл ингээл унтгаал өрөөнийхөө найзтайгаа тэгэл бид орчин тентхийн юм яриад ингээл нэгнтэйгээ танилцаал. Тэгээ бас нилийн 12 өдөр хүргэсэн юм. Унтаад өрөөний агааржуулагч асаагаад манай өрөөнд болохоор амар бөхчм халуун байсан үгүй өрөөнүүдэд халуун байгаа. Тэгээд нэр энэ цонхыг онгойлгосон чинь амар хамтаа орж ирээд байсан. Тэгээд угаасаа хүмүүс цонхоо онгойлгодгүй гинэ. Тий. Тэгээд одоо ч гэсэн онгойлохгүй агааржуулагч чараал байна. Тэгээ агааржуулагч айгүй их асаахаар бас айгүй хол өвдөг гэсэн. Өвдөг гээл шүү.
За тийм ээ. Өглөө нь 12 өнгөрөөд сэрсэн. Нэлээд унтсан. Тэгсэн чинь 2-оос нөгөө шалгалт авна гэсэн. Нөгөө хэлний бэлтгэлийн хэддгээр төвшингээс орох юм гэд. Тэгээд тэр шалгалтаа хийчээд 2 цагаас тэгээ 3 цагаас хэлний бэлтгэлийн танилцуулга энэ төр гэх тиймэрхүү юмнууд хайлтайл танилцуулж байгаа. Тэгээд яс. Нөгөө цэнхэр үнэмлэх дараа нь цэнхэр үнэмлэх захиалсан. Тиймэрхүү юмнууд болсон. Кими университетийн кампус нь амар том. Тэгээд амар гоёсэн. Тэгээд одоо болохоор хичээл эхлэх болохоор сайхан дураараа тааваараа л явж байна. Нэг тиймэрхүү өнөдөр өнгөрч байна. Тэгээд кампусынхаа би нэг гоё бичлэгийг оруулъя гэж бодсон. Гэхдээ дараагийн бичлэгнээр оруулъя. Нэг бичлэг болох юм бол угаасаа амар урт болох юм шиг санагдаа. Би тэгээд дараа нь хичээл эхлүүлэл кампус тэгээд ер нь ойр зургийн амьдралаа та бүхэнтэйгээ хуваалцах болно. Одоо болохоор юу вэ нэ? Одоо болохоор би энэ чинь нэг л хонсон байгаа. Мэдээж ингээд Солонгост ирээд нэг хоноход сэтгэл бол айгүй гоё юм. За тэгээд олон унах юм бол яадаг юм байгаа мэдгүй. Гэрийнхнийгаа бол нэг санахгүй минь үү. За үнэхээр уучлаарай манай гэрийг хүүдж байл. Гэрийнхнийг бол нэг угаа санахгүй минь. За ер нь тэгээд Солонгост ирээд нэг хоногийн турш айгүй гоё юмнууд харлаа. Тэгээд цаашдаа одоо амьдрал, амьсгалал, оршоол байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.